За нэмэгдсэн албан татврын төлбөрийн баримт гэж яриад байгаа болохоос биш энэ нь бол одоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь хуулийн этгээдүүд стандартын шаардлага хангасан одоо касс терминал бос машин ашиглаад нэгдсэн системд илгээгээд төлбөрийн баримтыг хэвлэж үүрэгтэй гэдэг нь бол татврын ерөнхий хуулийн одоо татвар төлөгчийн үүрэг дээр заагаад өгсөн байна. Тэгэхээр ер нь бол нөөтийн хуулиар нэмэгдсэн албан татвар ноогдох бараа ажил үйлчилгээ эрхэлдэггүйгээс үл хамааран үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувь хуулийн этгээдүүд одоо үйл ажиллагаа явуулахдаа одоо худалдаа авахч төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. За энэ одоо нөөц судхан төлөгч буюу нэмэгдсэн албан татвар ноогдох бараа ажил үйлчилгээ ноогдохгүй бараа ажил үйлчилгээ хоёроос гарах гол ялгаа нь юу вэ гэхээр зэрэг тухайн төлбөрийн баримтанд дээр суглааны дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх ёстой. Тэр суглааны дугаараар одоо үйлчилгээ авсан хувь хүн буюу татвар төлөгч нь суглаанд оролцох эрх нь үүснэ. Нөөц судхан төлөгч газраас буюу нэмэгдсэн албан татвар ноогдох бараа ажил үйлчилгээ эрхлэгчээс худалдаж авсан төлбөрийн баримтанд төлсөн нөөтийн худалдаа авалтын 20% буцаа олголтыг авах эрхтэй. Гол ялгаа нь бол эндээ л байгаа. Хуулийн одоо нөөтийн хууль буюу үйл ажиллагаа явуулж байгаа нөөт ноогдох бараа ажил үйлчилгээ эрхэлж байгаа ноогдохгүй бараа ажил үйлчилгээ эрхэлж байгаа хоёр бизнес эрхлэгчийн дунд бол тийм гол ялгаатай. За хуулиараа бол өөх үүрэгтэй гэдэг нь бол хэлсэн. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд маань болохоор өөрийн одоо төлбөрийн хураамж гүйлгээх тутам төлбөрийн хураамж авж байгаа. Дээрээс нь хүүгийн орлого авж байгаа. Бусад орлогууд дээр бол одоо үйлчлэгээ авж байгаа иргэн хүнд бол төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Энийг авсан иргэн бол нэмэгдсэн албан татврын 20% буцаа олголтод хамаарахгүй суглаанд оролцох хэрэгтэй баримт байх ёстой. Банк бол энэ системийг ашиглаж тэр хүнд төлбөрийн баримтыг олгоод манай нэгдсэн системд тэр үйлчлэгээ илгээгээд явах тийм үүрэг зохицуулт нь байгаа. За энийг хэрвээ биелүүлэхгүй байх юм бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 5 дахиад дээрэс нь 12 дугаар зүйл заасан хариуцлагыг ногдуулахаар хуульд бол заагаад өгсөн. Дахиад нэг юм нэмж хэлэхэд бол одоо бидний яриад байгаа төлбөрийн баримт гэдэг нөөтийн хуулиар байсан төлбөрийн баримт гэдэг байгаа юм маань Нягтлан бодох бүртгэлийнхаа хуулийн дагуу Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалд нэмж бүртгэгдсэн байгаа. 2017 оны 12 сарын 379 дугаар сангийн сайдын юугаар тушаалаар батлагдсан тогтоолоор бол одоо төлбөрийн баримтыг анхан шатны баримт гэж үзнэ гэж заагаад өгсөн. Тэгэхээр одоо манай үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн хуулийн этгээдүүд болохоор Нягтлан бодох бүртгэлийн баримтын анхан шатны баримт бүртгэгдсэн учраас давхар кассын баримт орлогын зарлагын ойр дээр гэдэг юм үлдэхгүйгээр Нягтлан бодох бүртгэлийн одоо төлбөрийн баримтд үндэслээд явах бүрэн боломжтой болсон гэж ойлгож